Нилийн тоног эмчилгээ хийснээс одоо нэг хаалганд ороход үнцэн хаалганд орохоо явж байна. Урлаг андрологийн хаалгаа байгаа. Тэгээд үнцэн хаалгаа маш амжилттай болсон. Эмч 8 цаг орчим ороод амжилттай болсон байгаа. Сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдрийн дугаарт бүгд найрамдах Солонгос улсын Бундан Жисаны эмнэлгийн хүүхдийн мэдрэлийн эмч Пёнсон Хуан хүрцээрсэн байна. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. 분당 재생병원에서 Би Бундан Жисаны эмнэлгийн хүүхдийн мэдрэлийн эмч Пёнсон Хуан байна. 변성환이라고 합니다. За, Пёнсон Хуан эмчийн хувьд нэлээдгүй бас олон судалгаануудыг хийсэн байдаг. Тэр дундаа PubMed олон улсын сэтгүүл дээр тавигдсан судалгаа миний сонирхлыг маш их татаад байна л да. Та энэ судалгааныхын талаар мэдээлэл өргөж. 그 학술지 Мэдээж шинжилгээ эмчилгээний хувьд Монголд боломжгүй хүүхдүүд ирж үзүүлдэг тул тухайн хүүхдүүд олон улсын стандартын дагуу эмчилгээ шинжилгээг өгөх боломжтой гэж боддог. Тэрнээс миний хувьд онцгойлон тусгай эмчилгээ хийсэн гэж бол бодохгүй байна. Энэ удаагийн Монгол эрдэнэ зорилго маань ч гэсэн Монгол улсад одоогоор боломжгүйч Солонгост ирснээр идэх боломжтой, онцлуулах боломжтой хүүхдүүдийг үзэж зөвлөгөө өгөх юм л да. Бүгд найрамдах Солонгос улсын Бундан Жисаны нэгдсэн эмнэлэг нь 1998 онд үүсгэн байгуулагдсан 1600 гаруй эмч ажилтнтай өндөр технологийн эмчилгээний төв бүхий Солонгосын томоохон эмнэлгүүдийн нэг юм. Тус эмнэлэг нь жил бүрээ сайн үлсийн аян зохион байгуулж олон хүмүүст амьдрал бэлгэлсэн ариун туршлагатай баг хамт олон юм. Үүний нэг жишээ бол манай улсын иргэн Баяр Жаргал юм. Сайн уу, нав Баяр Жаргал гэдэг. Би одоо 23 настай. За тэгээд 2019 оны 7 сард давтын ялт ороод тэгээд илэг давсаг дунд ч юм уу шилб хадуулсан. Ер нь илэг давсгаа бол яаралтайгаар ойлоод нэлээд хүнд онцтой баг сэхэнд 10 чахуу хоног байж байгаад тэгээ гарсан байгаа. Тэгээд илэг давсаг оюулчаад арц дунд ч юм уу хадуулах хэрэгтэй болоод тэгээд энэ хаалганд ороод арц хадах хэвсэд нь болохоор шээсэн цугийн минь дарж хадаад тэгээ энэхүү шээсэн цуг дарсан эмчилгээг хийхэд тулд Монголд бол 3 эмнэлэгт очсон. Тэгээд хэдэн сар хэдэн өдрөөр л ингээд үзүүлэх гэж үзэл эмчилж үзэхгүй. Тэгэл одоо миний өөрийн ингээд амьдралын хэвийн үйл явц гэсэн айгүй хүндрэлтэй ингээд ажил хийж болохгүй. Найз нөхдөдтэйгээ уулзч болохгүй. Чөлөө цагаараа ингээд ийшээ тийшээ гарч болохгүй. Ер нь нэлээд хүндрэлтэй. Тэгээд байнгын юм ингээд цэстэ удаад явах чинь айгүй хэцүү. Тэгэл 3 эмнэлгээр яваад нэлээд арга мухартал ажилласан чинь даамгийн хамт олондоо таарсан. Тэгээд энэ хамт олондоо ингээд оншоо хийлээл өвчнийг түүгээ хийлээл тэгсэн чинь Солонгосын Бундан Жисаны эмнэлэгт ингээд 100 ингээд эмчилгээ шин даагаад ингээд эмчлүүл яа гэдэг. Тэгээд бүрсгэл бүр үнэхээр өндөр. Тэгээд эрүүл тоод эх орондоо эрүүл сарвал очно гэдэгтээ 100% итгэлтэй байна. Бүгд найрамдах Солонгос улсын Сонноо хотын захиргаа Бундан Жисаны нэгдсэн эмнэлэг болон Даму олон улсын эрүүл мэндийн байгууллага хамтдаа хуралдаж Баяр Жаргалын эмчилгээний зардал болон байр хоол болон бусад бүх зардлыг 100% даахаа шийдвэрлэлээ. Нэг хаалганд ороход үнцэн хаалганд орохоо явж байна. Түүнд хийх мэс засал хүнд төдлийн мэс засалд ордог учир удаан үргэлжилсэн юм. Тэгээд үнцэн хаалгаа маш амжилттай болсон. Эмч 8 цаг орчим ороод амжилттай болсон байгаа. Баяр Жаргал мэс засал амжилттай болж тэрээр мэс заслын дараах эмчилгээгээ үргэлжлүүлж байна. 아마 몽고 훌륭한 대학에 다니는 재원이라고 들었는데 앞으로 몽고 발전에 기여할 수 있는 훌륭한 인재가 되기를 바랍니다. 감사합니다. Бундан Жисаны эмнэлгийн хувьд хүүхдийн тасгийн эмчнэр ялангуяа ховор тохиолддог эмгэгүүдийг, өвчлөлүүдийг бас эдгээдэг, эмчилсэн түүхтэй байдаг юм билээ. Тэгэхээр энэ талаараа та бас мэдээлэл өргөж тасгийн эмчнэрийн талаар гэсэн үг тийм ээ?
Ерөнхийдөө олон улсын хангахын салбар тэргүүлдэг гэж боддог. Америк нэгдсэн улсаас ч гэсэн дутхааргүй эмчилгээ онцлогоо хийдэг гэж хэлмээр байна. Мэдээж тухайн эмчилгээ болон эм тариа нь даатгалд хамрагдах боломжтой юу үгүй юу гэх асуудал байх ч гэсэн бусад улс оронд хийгдэж байгаа эмчилгээ онцлогоо нь бүгд Солонгост хийгдэх боломжтой. Үүнээс гадна олон улсын стандартыг тэргүүлдэг улс орны нэг гэж бодож байна. 이것이 우리가 생각하는 좋은 병원, 분당 재생병원입니다. Ховор тохиолдох, ялангуяа хүүхдийн хувьд ховор тохиолдох эмгэгийн хувьд одоо Солонгос улс те ангаах ухааны онцлогооны хувьд ямар төвшөнд явж гин гэж одоо салбарын хувьд та хардаг байна. Ховор тохиолдлын өвчний шалтгаанаар генетикийн асуудал хамгийн их байна. Гэхдээ энэ нь хэн нэгний буруу биш. Зүгээр л тэгж төрсөн юм а гэж хэлмээр байна. Хэрэглэж байгаа хоол хүнс гэх мэтээс шалтгаалan хайгаад хэрэггүй. Шалтгаан бол ерөөсөө чухал биш. Харин ховор тохиолдлын өвчин ч гэсэн эмчлэх арга байна уу? Боломж байгаа эсхийг аль болох хурдан шалгаж хурдан эмчлэх нь хамгийн чухал. Шалтгаан бол ихэвчлэн эмчлэх боломжгүй. Төрөхдөө л өөрөө авч төрсөн байдаг тул миний хувьд чухалчлан үздэггүй гэж ойлгож байна. За мэдээж ховор тохиолдох эмгэг бол маш олон шалтгаантай байна тийм ээ. Шалтгаан одоо нөхцөл байдал нь өөрөө. Гэхдээ та үзэгчдэд яг тоймлон хүргээч гэвэл Зөвхөн ховор тохиолдлын өвчин биш, бүх салбарын хүүхдийн нарийн мэргэжсэн эмчнэр ажилладаг. Би өөрөө хүүхдийн мэдрэлийн эмч тул таталтаас үүдэлтэй хөгжлийн хоцрогдол зэрэг өвчин голцоо үзэж эмчилгээ хийдэг. Түүнээс гадна хүүхдийн дотоод шүүрэл, хоол боловсруулах хэрэгтэн, уушиг, харшил, зүрх судасны эмч нартай хамт эмчилгээ хийдэг. Тэгэхээр хүүхэд бодисын солилцооны асуудалтай бол дотоод шүүрлийн эмчд үзүүлж, хоол боловсруулах, гэдэс өвдөх зэрэг шинж тэмдэгтэй бол хоол боловсруулах эмчд үзүүлэх зэрэг эмч тус бүр өөрсдийн нарийн мэргэжлийн дагуу үзэж эмчилгээ хийдэг. Альва өвчнийг одоо эрт судлах, эрт одоо урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах гэх мэтчлэн зүйлүүд маш чухал байдаг. За тэр дундаа танаа эмнэлгийн хүүхдийн тасаг эмчнэр яг ямар чиглэлээр илүү оншилгоо, эмчилгээг хийж байгаа вэ? Монголд сэргийн засах эмчилгээ яаж хийгдэж байгааг би сайн мэдэхгүй тул хариулахад тун хэцүү байна. Гэхдээ би бодохдоо сэргийн засах эмчилгээний хамгийн чухал зүйл нь цаг тухайд нь онос шинж тэмдэгтэнд таарсан эмчилгээ хийх хэрэгтэй. Тархины саажилттай бодлого хөдөлгөөний хоцрогдолтой байна. Тэр нь таарах хөдөлгөөний засал, бобатын эмчилгээ, хилийн хоцрогдолтой болоо хил засал зэрэг хийдэг гэж ойлгож байна. Эдгээр эмчилгээг цаг тухайд нь хийх чухалж, надад ирж үзүүлж байгаа хүүхдүүд дундаас эмчилгээ дутуу явагдаж байгаа хүүхдүүд бас байдаг. Мэдээж сайн эмчилгээндээ явдаг хүүхдүүд ч байгаа гэж бодож байна л да. Тиймээс ямар нэгэн онцгой эмчилгээ гэхээс илүү зөв эмчилгээг цаг тухайд нь сайн эрчимтэй хийж өгөх нь чухал гэж үздэг. Монголд байхгүй Солонгос улсад хамгийн их үр дүнтэй байгаа нөхөн сэргийг шинэ арга аргачлал эмчилгээ юу байна вэ? Ер нь хоёр зүйлийг үздэг. Эхлээд төрсний дараа генетикийн гаралтай бодисын солилцооны өвчнүүдийг шалгах зорилгоор шинжилгээ явна. Энэ нь эмчлэх боломжтой өвчнүүдийг эрт онцлох эмчилгээг хурдан эхлүүлэх зорилготой юм л да. Тиймээс түрэнгүүт шууд энэ шинжилгээг хамгийн ихэнд авдаг. Түүний дараа 3 сартаагаас эхэлж хүүхдийн урьдчилан сэргийлэх шинжилгээ үзлэхээр хүүхдийн хөгжлийн байдлыг шалгаж хоцрогдолтой бол хэр хурдан явцтай байна. Эмчилгээ боломжтой хэсэг зэргийг ялгах зорилгоор үзлэг шинжилгээ явагдана. Одоогоор энэ хоёр шинжилгээний системийг хамгийн чухал гэж ойлгож байна. 중요하다고 생각합니다. 어떤 특별한 치료법이 특별하다고 생각하진 않아요.
Солонгос улсад одоо бага насны хүүхдийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар үзлэг одоо эмчилгээ те эрүүл мэндийн тогтмол одоо зүйлсийг хийдэг вэ? Энэ талаараас мэдээлэл өргөж. Тухайн өвчнийг хурдан онцлох нэгт, хоёрт энэ нэмчилгээ боломжтой эсхийг харна. Хүүхдийн хувьд маш энгийн, хөгжил хэвэндээ явагдаж байна уу, сүү хоолой сайн идэж байна уу зэргийг ажиглана. Хүүхэд ээлжит урьдчилан сэргийлэх үзлэгт ирснээр эмч хөгжлийн байдлыг шалгаж, хэрвээ өөрчлөлттэй зүйл илэрвэл түүний дагуу шаардлагатай шинжилгээг авна. Үүнийг хүүхдийн эмч бол бүгд л мэддэг үндсэн зүйл. Хүүхэд насанд үүсэх ховор тохиоллын өвчин ихэнхдээ нэг ой хүрэхээс өмнө онцлогддог. Нэг ой хүрэхээс өмнө бол ихэнхдээ хөгжлийн хоцрогдол болон нүүр, эд эрхтний бүтцийн өөрчлөлтийн улмаас сэжиглэгдэж онцлогдно. Түүнээс хойш 5-6 наснд бол эпилепси, халууны таталт зэрэг үүсэж эмийн эмчилгээнд орох магадлалтай. Өсвөр наснд бол гэнэт хүүхдийн дотроо эрхтний үйл ажиллагаа тэнцвэргүүжиж, гар хөл чичрэх, муужирч унах зэрэг шинж тэмдэг хавсарч илэрх магадлалтай байдаг. Тиймээс төрөхдөө болон бага насндаа ямар ч асуудалгүй байж байгаад шилжилтийн насны үед огцон биеийн байдал муудаж өөрчлөгдвөл сэжиглэж үзэх хэрэгтэй. Гений өвчний гэр бүлийн зөвлөгөө Солонгос улсад ер нь хэрхэн хөгжсөн байдаг вэ? Ялангуяа Монгол улсад ингэж хөгжөөсөө гэж бодож явдаг зүйл бас байгаа лөө. Генетик өвчин сэжиглэгдвэл нэгт аль болох хурдан оншийг нь баттгах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр генетикийн өвчин дунд аль хэдийн эмчилгээ нь батлагдсан идэгдэг өвчнүүд байдаг. Тиймээс идэгдэг өвчин байвал аль болох хурдан эмчилгээ эхлүүлэх хэрэгтэй тул хурдан онцлох нь хамгийн чухал. Тэгэхээр генетикийн өвчин сэжиглэгдвэл эмчилгээ байна уу гэдгийг мэдхийн тулд шинжилгээг маш хурдан авах хэрэгтэй юм. Мэдээж онош тогтоогдсон эмчилгээгүй өвчин ч байна. Дэлхийн хаанч одоогоор эмчилгээ батлагдаагүй өвчин. Энэ тохиолдолд эцэг эхийн хамгийн санаа зовдөг зүйл нь дараагийн хүүхэд маань бас адилхан өвчнөд төрүүл яах вэ гэдэг асуудал. Анхны хүүхэд хэрвээ генетикийн өвчнөд бол хоёр дахь хүүхэд бас адилхан өвчин үүсэх магадлалтай эсхийг эцэг эхээс генетикийн шинжилгээ авч мэдэж болно. Хэрвээ бүр сайн мэдэх хүсэлтэй бол үр шилжүүлэн суулгах мис ажилбараар өндгийн эс болон эр бэлгийн эсээс генетикийн шинжилгээ авч сонгож үр суулгах зэрэг авч болно л доо. Гэхдээ 100% батттай арга бол байхгүй бөгөөд эцэст нь энэ хувь хүүхдийн өөрийн азал шийднэ. Аав ээж генетикийн асуудалтай ч эрүүл хүүхэд төрж бас болно. Асуудалгүй байсан ч хүүхдэд генетикийн өвчин үүсэж болно. Тиймээс гэр ахуйн нөхцөлд урьдчилан сэргийлнэ гэдэг бас боломжгүй. Хинч буруугүй. Сарамсаргүй байдлаар үүсэх тул төрүүлж мэдэх боломжгүй. Урьдчилан сэргийлэг гаргах ч бас байхгүй юм л да. 거기에 대한 저희가 예측을 해주는 거지. Магадгүй энэ хүүхэд хөдөлгөөний хоцрогдол үүсэх эрсдэлтэй байна уу? Цаашлаад тий. Аль эсвэл энэ хүүхдэд аутизмын шинжүүдээс мэрсээр ажиглагдаж байна уу гэд. Хэрвээ тэр зүйлүүд ажиглагдаж байгаа бол ээж аав нарт энэ тухай мэдээлэлээд эргээд тавтаад үзүүлээч гэдэг юм ярьдаг. За түрүүн би хэлсэн тийм ээ хүүхэд хэрвээ дотоод төрсэн байх юм бол за шаарлалт нэлээд удаан гүнзгий явагдсан байх юм бол за дээрэс нь бүтэлтэй төрсэн гэж хэрвээ яригдж байгаа ийм зөвөр байсан бол та хүүхдээ хилд ортолно, хөлд ортолно ер нь бол хянуулж байгаа ч. Ингийн бол магадгүй бид нэр хүүхдийг хөгжлийн хоцрогдол гэдэг зүйлээс нь сэргийлэх боломжтой юм аа гэдгийг ойлгох хэрэгтэй. Аутизмын хүрээний эмгийн хувьд бол яг уул нь бол яг эрт оншилж болно гэж яригдаж байгаа боловч нэг хөгжлийн хоцрогдолтой андуурагдах гэдэг тал байдаг. Тийм учраас ер нь бол бас нэлээд нягуур хандах шаардлагатай. Энэ дээр бас нэлээд анхаарал болгоомжтой хандчихэж энэ ашиг тавина гэж ойлгох хэрэгтэй. Аутизм дээр бас нэг жоохон тодоруулаад хэлчихэд хэрвээ хүүхдээ ямар нэгэн байдлаар таны асууж байгаа асуулт шиг энэ одоо аутизм уу аль эсвэл хөгжлийн хоцрогдол уу гэдэг дээр хэрвээ ингэж ярих толж эцэг их өөрсдөө хүүхдээ маш сайн ажиллаж байгаад ингээд эцэг эмчнээс асуух асуултаа сайн бэлдээд магадгүй эмч асуух асуултанд сайн хариулж чадах тийм байх хэрэгтэй. За тэнгууд одоо чинь ингээд M-CHAT гэдэг тест гэдэг баггүй юу? Аутизм хүрээний эмгээг онцлох боломжтой 3 хүртэлх насны хүүхдэд. Хэрвээ ингээд фэйсбүүкээр зүгээр интернетээр ороод хайх юм бол тэр монгол хэл дээр ч байгаа. Тэнгууд тэрэн дээр байгаа асуултуудыг жишээ нь эцэгчүүдээс ингээд асуухаар зарим эцэгчүүд ерөөсөн мэддэггүй. Анзаардаггүй хүүхдээ. Тэгэхээр нөгөө нэг хүүхдийн хийж чаддаг зүйл, чаддаггүй зүйл гэдгийг ажигладаггүй. Нэг тийм их завгүй хүмүүс болчиход байгаа байхгүй юу?
эмгийг онцлохын тулд хамгийн анхны авдаг юм маань ерөөсөө л харилцан яриа, эцэг эхээс мэдээлэл авах, эргэн тойрныхоос нь мэдээлэл авах, эргээд нөгөө хүүхдийг ажиглах энэ суурин дээр тавигддаг хойш. Уналт таталтын өвчний үед олон төрлийн эмийг зэрэг хэрэглэхээс илүүтэй тухайн хүүхдэд тохирсон нэг эмийг зөв сонгох нь хамгийн чухал байдаг. Эмчилгээг бага тунгаас эхлүүлж үр дүнгээс хамааран аажмаар нэмэгдүүлэн шаардлагатай тохиолдолд өөр эмээр солих зарчмыг баримталдаг. Мөн гөлийг таталтын үед карбазепин төрлийн эм хэрэглэх нь таталтыг дордуулах эрсдэлтэйг анхааруулж байлаа. Аутизмын уншиг ихэвчлэн 3-4 наснд тавьдаг бөгөөд зарим тохиолдолд 5 нас хүрэхэд онцлогдох нь бий. Эмд эцэг эхчүүд эртнээс хил засал, хөдөлгөөн засал зэрэг хөгжлийн дэмжлэг үзүүлж хүүхдэд тогтмол эмчийн хяналтад байлгах нь чухал юм. Нэлээд хэдэн жилийн өмнө зөвхөн аутизмын талаар мэддэг байлаа шүү дээ. Тэгтэл одоо бол орчин үед хилерааны хоцрогдол гэж одоо бас нэг эмийг бас гарч ирээд байна. Тэгэхээр аутизмыг хилерааны хоцрогдолтой бас ялгаж салгах маш чухал шалтгаан гарч ирээд байна шүү дээ. Тэгэхээр яг энийг одоо ялахын тулд ямар оншилгоо, шинжилгээ, эмчилгээ хийдэг талаар та мэдээлэл өргөж. Хил хоцрогдолд нь олон шалтгаантай байж болно. Оюун ухааны хомсдол, хөгжлийн хоцрогдол мөн энгийн хил хоцрогдол бас байж болно. Ялангуяа эрэгтэй хүүхдүүд хилд оройтож орох тохиолдол илүү байх ч сайн ойлгодог зөвхөн ярьж чадахгүй байна гэвэл өөрөө хилд орохыг нь хүлээж болно. Мөн одоо үед хүүхдүүдийн өсөж байж орчин бас өөрчлөгдсөн. Өмнө нь бид олуулаа нэг гэрт амьдарч тэр чинээгээр хүүхдүүд илүү их зүйлээ сонсож сурах боломжтой байлаа. Гэхдээ одоо үед бол ам 2-3 хүнээс бүрдэж эцэг их өдөржин хүүхдийн хажууд яриа цууна гэж бас байхгүй л дээ. Тэгэхээр хүүхдэд сонсогдох яриа хамаагүй багасч хил хоцрогдол эхэлсэн. Мөн сүүлийн үед олон улсын гэрлэлт эхэлсэн. Энэ нь аав ээж нь өөрийн бус хүүхдийн их хил болох өөрт гадаад хэлээр хүүхдтэй чөлөөтэй ярихад хүндрэл үүсэн. Оройтож хилд орох тохиолдол үүсдэг. Энэ тохиолдолд анхны хүүхэд хил оройтсон ч хоёр дахь хүүхэд дээр хэвийн цаг тухайдаа хилд орох магадaltaй байдаг. Энэ зэрэг олон шалтгаан байж болно. Эхлээд шалтгааныг тодруулж түүний дагуу эмчилгээ хийх хэрэгтэй. Хэрвээ эмчилгээ үр дүнтэй бол эмчилгээнд идэвхтэй явахыг зөвлөмөр байна. Эцэгчүүдийн хувьд бас их хамгийн их санаа зовсон асуудал бол бас тархины саажилт байдаг. Тэгэхээр бас онцлогдоход бас маш хүнд байдаг. Тэгэхээр тухайн эмнэлэгт маань ямар онцлогоо, шинэ одоо арга техник оруулж ирсэн талаар бас мэдээллийг хүргээч гэж хүсмээр. Тэгэхээр мэдээч хэрэг одоо оншилгоо шинжилгээ хамгийн түрүүнд найдвартай гарч иж тэр одоо тухайн өвчнийг цаашд эмчлэх гэдэг зүйл дараа нь яригдэн шүү дээ, тийм ээ. Солонгост хүүхдийг 3 сартаагаас эхэлж урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулдаг. Энэ нь 1 нас хүртэл 3 сар тутамд хөгжлийн байдал шалгах шинжилгээ юм. Шинжилгээгээр хүүхдийн хөдөлгөөн, хөгжлийн байдлыг шалгаж, гар хөлөө сайн хөдлөхгүй байх юм уу, хөлийн булчин хэд чанга байна уу зэрэг шинж тэмдэг сэжиглэгдвэл, онош тодруулахын тулд хүүхдийн нарийн мэрэгжлийн эмчэд шилжүүлэн дахин нарийн оншилгоо шинжилгээ өгүүлнэ. Жишээ нь миний хувьд мэдрэлийн гаралтай өвчний с ิจ гтэй хүүхдүүд над дээр ирж үзүүлснээр яаралтай шинжилгээ авах уу, хянах уу шийдвэрийг гаргана гэсэн үг. Тэгэхээр тархины саажилтын улмаас хөгжлийн хоцрогдол ажиглагдаж байгаа бол хамгийн түрүүнд сэргээн засах эмчилгээг эхлүүлнэ. Мэдээж шалтгааныг цуг хайж нэмж бие муудаж байна уу? Эсвэл аль хэдийн гэмтээ зогссон байдалтай байна уу? Эсвэл алдагдсан үйл ажиллагаа сэргэх боломжтой эсэх зэрэг олон талаас нь бодох хэрэгтэй. Тиймээс тархины саажилт үүслээгээд бүгдийг нэгтгээд ийм зүйл гэж хэлэх боломжгүй. Солонгост бол иймэрхүү системээр өвчнийг ихт оншилж, эмчлэх зорилготой ажилладаг. Урьдчилан сэргийлэхийн хувьд бол мэдээж одоо их одоо жирэмсэн болох. За тэрнээс ч өмнө одоо ээж болоход өөрийгөө бэлдэх их мэдчлэн зүйлсүүд байх байх л да. Тэрнээс гадна ер нь урьдчилан сэргийлэх боломжтой байдаг болов. Би бол яг ингэж урьдчилан сэргийлэх боломжтой гэдэг арга зааж өгөх боломжгүй байна л да. Жирэмсэн үед ямар нэгэн алдаа гаргав уу, аав ээжийн аль нэгэн буруутай байна уу зэрэг ерөөсөө хэрэггүй. Хэн нэгний буруу биш төрөлхийн эмгэг учраас ерөнхийдөө аз таараагүй гэж ойлгож болно. Тиймээс эмчийн хувьд аль болох хурдан оншилж эмчилгээ хийх л хамгийн чухал.
Үүнээс гадна хүүхдийн өвчин эмгэгийг төрүүлж мэдэж өрчлөн хамгаалъя гэвэл ураг байх үеэс нь маш нарийн генетикийн шинжилгээ авч ямар байдалд хүрэх вэ гэхээр ухаантай хүүхдийг генетикийн шинжилгээгээр ялгаж сонгоо төрүүлэхтэй адил гэсэн үг. Мэдээж энэ нь ёс бусын хэрэг гэж бодож байна. Тиймээ шалтгааныг олох гэж хайрын цаг хугацаа битгүүрээсэй гэж зөвлөмөр байна. Хүүхдийн мэдрэлийн эмчийн зүгээс бас нэг эцэгчүүдээс хүсдэг зүйл болохоор ер нь бол 2 хүртэл насанд нь ерөөсөө дэлгэц битгий үзүүлээч гэдэг зүйлийг хамгийн их гуйж байгаа. За дараа нь амьд харилцаа гэдэг юм их үсгээч. Тэгэхээр одоо нөгөө нэг техник технологийн 900 учраас үннийг хэлэхэд те бүгд л завгүй, дээрэс нь бүгд л ингээд уцтай, падтай, телевизэртэй, нөттэй гэх ингээд. Тэгэхээр бид нэр ингээд амьд харилцаа гэдэг зүйлийг их бага үсгдэг болцсон. Гэтэ яг бид нар чинь бол багтаа тэрийг хангалттай үсгэж зөвхөд байхгүй хүмүүс ахгүй юу. Тэгтэл одооний жоохон хүүхдүүд чинь тэр амьд харилцаанаас илүү дэлгэцтэй харьцаад байгаа нь нөгөө дэлгэц тэр ухаан хүнээс ямар нэгэн зүйл шаардахгүй учраас илүү хөгжих боломж нь бага. Магадгүй ингээд нөгөө сэтгэл хөдлөлөөч тийм илэрхийлээд байх шаардлага байхгүй. Тэгтэл хүнтэй харилцах юм бол тэр хүн чинь тухайн хүнээс сэтгэл хөдлөлийг харна тий. Эргээд нөгөө хүн тэрнээс сонирхсан асуулт асууж гэдэг юм уу. Тэгэхээр одоо бол бид нар бага насны хүүхдтэй амьд харилцаа үүсгэх нь гоё, хүнтэй хамт тоглох нь гоё, ээжтэйгээ хамт байх нь гоё, аюулгүй гэдгээ мэдрэх нь гоё гэдгийг үүсгэх нэг чухал. Тэгж чадахгүй ингээд дэлгэц рүү хийдэг ороод эхлэхээр одоо яг одоо сүүлийн 2-3 жилд бол хэрвээ багш нараас асуух юм бол нэгдүгээр ингээд яг ярьж өөрийгөө бүтэн өгүүлбэрээр илэрхийлж чаддгүй гэхэд нэг ангид доор хаяж 2-3 бол байгаа шүү. Тэгэхээр ийм эрсдлүүд гараад эхэлсэн учраас бид нэр сэргийл хэрэгтэй байна гэдэг хэлмээр. Өнөөдөр ерөнхийдөө нэлээд хүн сэдвээр ярьсан боловч хүүхэд ч гэсэн адилхан толгойн өвчин юм уу нойрондоо муу байх зэрэг хөнгөн шинж тэмдэг илэрсэн үед эмчид үзүүлж байхыг зөвлөмөр байна. Иймэрхүү төрлийн шинж тэмдэг нь харин ч амьдралын хэв маягийг өөрчилснөөр дээрдэх магадлал илүү өндөр болохоор ээж аваудад өгөх зөвлөгөөч их байна. Өөр бусад эпилепси гэх мэт мэдрэлийн гаралтай өвчин эмчийн зөвлөсөн эмийг сайн ууж эмчилгээнд идэвхтэй байх хэрэгтэй. Тиймээс эмчид үзүүлээд эмийн жор авсан л бол зааврын дагуу сайн уугаад эмчийн анхаарал хүссэн зүйлсээр бас анхаарч өөр бусад зүйлсээр санаа зовж хүүхдийг юм бүрээс битгий ядрагаасаа гэж хэлмээр байна. За өнөөдрийн ярилцлага маань түрүүд өндөрлөж байна. Үзэгч та бүхэнд хэрэгтэй мэдээллийг хүргэсэн гэдэгт итгэлтэй байна. За бид өнөөдөр Солонгосын Будана Жинсэн эмнэлгийн хүүхдийн мэдрэлийн эмч Пён Сохваг урьж оролцууллаа. Танд маш их баярлалаа. Баярлалаа.